Самэцгануу Тинток подкастын шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Би 4-р сарын даатлагч Анхлуун байна. Тэгээд өнөөдрийн зочноор маань Мишель ирсэн байна. За өдрийн минь подкастт оролцуулж байгаад баярлалаа. Намайг Мишель гэдэг Миси гэж дуудажулна. Нэг тэнгисээр их болчлоо тийм. Тэгээ би 16 настай 10 дугаар ангийн сурагч хүүхэд байгаа. За ямар ч бид хэдийн урилгыг хүлээж авсанд маш их баярлалаа. Бид хэдийн цаг тулаад маш хэцүү байдлаар байхад тийг аварсан. За тэгээд одоо ер нь бол шууд асуултууд руу орчих гэж бодож байна. Мишель маань хүмүүс content creator Instagram дээр рeel хийдэг гэдгээр нь илүү сайн мэдэх бах. Тэгээд анх хизээ яагаад контент хий гэж бодсон бэ? За энэ бол маш сонирхолтой төгөлтэй. Ялангуяа одоо чамд хийсэн байгаах те нөгөө багада 1-2 дугаар ингэ ч юм уу нөгөө багасаа дандаа нөгөө нэг TikTok хийдэг те. Тэгээ би нэг TikTok лайк хийж явдаг байлаа. Тэгж явж байгаад анх 6 дугаар анги та. Надад ийм лайв ч юм уу жижигхэн тийм нэг катлтай бичлэг мод норж ирсэн шүү дээ. Тэр үеэр нэг лайки дээр нэг бичлэг хийсэн чи 2000 ч л 3000 тэр үедээ л хөөрхөн хандлтаа бол вау яа гоё юм бэ. Тэгээ бодоод тэрнээс сошиал тэгэл ер нь бол хийгээгүй төрлийн юм баг байхгүй тий. Тийм бидрийг баг байх чинь нэлээл тэгээд зөвхөн нэмж карн тэлээ тэгээд бүр welcome болгосон. За тэгэхээр анхны контент одоо харахаар ер нь ямар хөө санагддаг вэ? Яг үнэ хэлэхэд жоохон кринжлээд байдаг байна. Гэтэ өөрөө тэрнээс одоо анхныхаа хийж исэн бичлэгүүдийг өөрийнхөө одоо хийж байгаа бичлэгүүдтэй ингээ харьцуулаад үзэнгүүт бас хөөрхөн сайжирсан юм шиг надад санагддаг. Хамгийн одоо хүмүүс харахаар одоо ингээл за энэ ч нэг хандлт авахгүй дээ гэж бодсон мөртлөө хамгийн өндөр хандлт авч исэн ямар бичлэг байдаг вэ? Хамгийн хандлт авсан гэх юм бол нөгөө нэг торт хийдэг бичлэгүүд юм болов уу гэж боддог. Одоо тэр чинь жилийн өмнө би 9-р ангидаа ингээ хийжсэн байхгүй юу? Нэг 4-5 удаагийн л тортны бичлэг байгаа юу? Тэр үеэр л гинт бүүм болол явцсан шүү дээ. Би тэр үе чимэр камера аачихгүй нэг сайхан гар ингээд хайн хийсэн юм байгаа бол гэхдээ хөөрхөн сэтгэлээ зориулаад тэр торт март хийхэд бас өчнөө олон цаг хугацаа орж байгаа шүү дээ. Тэгээ тэрийг хийж байгаа, тэгээ эдит хийж байгаа. Дуулан тэгээд оруулсан чи тэгэл бүүм болохоор энэ л тэгэж утсан багтаа байдаг. Тэгээд одоо хүмүүс одоо ингээд Мисиг маань амар их хардаг штеп одоо бичлэгэн дээр мэддэг штеп амар их тийм буруугаар ойлголттой байдаг штеп юм оюутан гэдэг юм уу тиймэрхүү амар их буруугаар ойлголттой байдаг. Тэрний талаар одоо хамгийн хэцүү зүйл нь юу байдаг вэ? Тэрний талаар гэх юм бол яг тэр тухайн яг өмнө жил болохоор миний яг гол контент хийдэг төрөл чинь нэг тийм нэг хоол ч юм уу тий торт морт хийх тиймэрхүү төрлүүдээсэн болохоор энэ нөгөө нэг гэртээ хүүхдээ хараад суудаг ээж юм байна гэж боддог байсан гэсэн. Тэг би бүр хүмүүс нөгөө би 10 жил хүүхдтэй. Тэг яаж яанд яг тэр тухайн үедээ манайх нэг тийм нэг манай сургуулийн нэр тийм их сургуулийн нэртэй төстэй сургуулиас махгүй тэр чи тэр сургуулийн хуулийн ангийнх нь оюутан уу? Тэгж мөнгөд би тэг тиймэрхүү юм болдог. Нөгөө нэг лицейтэй амар хандурдаг. Харин тийм ээ лицей. Одоо тэгвэл яг буруугаар ойлгодог зүйл байгаа юм чи мэдээж танда муутай гэдэг шиг шүүмжлэлтэй зүйлүүд маш их байгаа хлаа. Энэ шүүмжлэлтэй зүйлүүдэд яаж ханддаг одоо их хүмүүс чинь тоодгүй орхидог ч юм уу эсвэл бүр яг тэрнээр нь орж ирээл тийм чи өстө тэгдүү ингэдүү гэл хүмүүс ингээл юм комент өгдөг штэ. Тэгээд түүнтэй яаж харьцаж хандлага гаргадаг вэ? Ямар хандлага гаргадаг вэ? Ер нь бол яг үнний хэлэхэд бол бас одоо би бол доромжлол шүүмжлэл хоёрыг чинь сондоо зүйл гэдэг бол ойлгочихж байгаа шүү дээ. Тэгэнгүүт за шүүмжлэлийн ирэнгүүт тэр тухайн шүүмжлэл одоо яг миний хийсэн үйлдэлтэй л одоо миний гадаад үйлдэлтэй нүү одоо гадаад байдал ч юм уу тиймэрхүү зүйл байвал бол нэг тоохгүй харин миний гаргаж байгаа үйлдэл ч юм уу тэ бичлэгэн дээр санаанд ингээ буруугаар хэлчихсэн зүйл байвал тэр ингээ засаад ингээ шүмжилж байгаа бол окей би хүлээж аавна. Гэтэ бас нэрээ жоохон хүнд тусчих гад идэм. Гэтэ зүгээр тэ. Ер нь бол бараг тоодгүй. Тийм шүмжлэл доромжлол хоёр ч хойлоо өөр штэ. Шүмжлэл ч юм бол тэр хүний одоо яг болохгүй бүтггүй байгаа зүйлийг хэлж өгдөг шүү дээ. Тэгвэл сошиал медиагийн амьдрал яг чиний амьдралд хэр хүчтэй нөлөөлсөн бэ? Одоо жишээ нь хүмүүс бол нүунийг бүх юмаа л бичдэг болцдог ч гэдэг ч юм уу эсвэл ийм газар ирээд за одоо дараа нэг энэ контент хий гэдэг ч юм уу тиймэрхүү зүйлсүүд хэрхэн яаж нөлөөлсөн бэ? За ер нь сошиал медиа бол миний амьдралд бол муунтай сайнтай яг хоёр талаараа яг тийм
Нэг даваа талаараа ч өгөөд сул тал ч өгөөд юу нь бол тиймэрхүү байдлаар явж байгаа. Даваа тал нь хэм бол одоо би сошиал медиа хийж ихснэ одоо тэг контент бүтээх гэж оролдож ихснээс хойш өөрийнхөө хэрэглээнийхэн мөнгийг олдог жишээ нь тий. Аав ээжээсээ бас нэг тэг мөнгө салахгүй шүү. Өөрөө тэр хэрэглээнийхэн мөнгөө нэг за нэг байн олдгоо гэсэн хаяад нэг ингээ олоод за тэр бол нэг талаар бол даваа тал болчихж байгаа. Нөгөө сул тал нь хэм бол миний амьдрал одоо би бол амьдралынхаа 5 орчим хувийг ингээ гаргаж байгаа шүү дээ. Тэнгүүд тэр 5% ингээ гаргаж байгаа юм маань юу нь бол их хөчлөө одоо сайн талаараа ч хийж болно, муу талаараа ч хийж болно. Тэрнгөр хүмүүс намайг дүнжгээд байдаг. Тэнгүүд миний хувийн амьдрал маань юу нь бол ингээ цацгаж гад байдаг юм уу? Тий. За тэгвэл одоо ингээд хувийн амьдралын хитрхи оролцох гэдэг бол гадуур одоо нөө хүмүүс одоо тэгдэг штеп одоо олны танил хүн харангуйтай шууд зургийн дарснаа стори дэснэ тэр явж ингээд тийм хүл тохиолдлууд гарч ирсэн. Ер нь би эндээс айдаг гэдэг байхгүй. Гэтэ ер нь миний бичлэгийг одоо миний үеийнхнээс нэг арай нэг 12-оос доош насныхан ч юм уу дунд анги ч юм уу бага ангийн хүүхдүүд л үздэг юм шиг байгаа. Тэгээ одоо яг үнэ хэлээд бол би жоохон айгаад байдаг. Ичээд идэм яг үнэ хэлээд. Тэгээ гинт ана зураг даруул ингээд таны хэлээд байгаа юм шүү. Тэгэж мэн. Тийм тэр жоохон ичмээр санагдаад байдаг. Гэтэ одоо яг би бол ингээд одоо төлөвшөж байгаа шүү дээ. Ер нь бол төлөвшөж явж байгаа хүүхэд би ингээд тэгээ лаг тийм од хүнтэй таарах юм бол од хүн байна шүү гэх ингээд бодоод хажуугаар өнгөрөхгүй. Харин манай нөгөө доотлын үеийнхэн чинь нөгөө ичиг бочрахаа одоо тэр нь цаашийн жоохон хөгжөг өгөх юм уу. Тийм болохоор шууд ингээд очиж тийм шиг байна лээ. Тэгтээ хөөрхөө. Тийм манай багийнхан ч бас амар хордорт явж байгаа ямар ч тийм танихаар энэ хүүхэд ирстэй. Яа. Тэрнээс тэгтэг тохиолдлууд бол гардаг л та. За тэгвэл гадуур явах тэгдэм байж. За тэгвэл DM-ээр авч ирсэн хамгийн weird message ч юм уу эсвэл нэг юм сонир санагдчихсэн юм юу вэ? За одоо яг weird гэх юм бол одоо жоо сонин санагдсан жаашаа ер нь бол надад маш их ирдэг асуултуудын нэг гэх юм бол Япон яаж явах вэ гэж хэлдэг байхгүй. Мэдээж энэ асуулт надад жоохон тийм сониндууч гэхээсээ илүү хэцүүдүү санагддаг. Яагаад вэ гэхээр би Япон улсын элчин сайдын яам ажилтан мич байгаад байдаг. Тэгээ ямар нэгэн тийм зуучлагч компани агентлагийн оператор ч юм уу тиймэрхүү хүн биш байгаад байдаг. Тэгээ хүний одоо Япон явж байгаа гадаад руу явж байгаа ингээ нөхцөл байдал чинь сондоо байгаа шүү дээ. Тэгээ би одоо тэр хүнд одоо юу гэж худлаа бүлтрэх юм. Тэгэнгүүт тэр асуулт жоохон надад хэцүү байдаг болохоор би жоохон анжт юм аа. За тэгвэл Мишель маань хоёр өөр улсад суралцаж үзсэн шүү дээ. Японы ахлах сургууль болон Монголын ахлах сургууль. Энэ хоёрт одоо зөвлөлүүд тасар ондоо байх хүмүүс одоо маш сайн одоо ингээд мэдхийг хүсдэг байх л та. Одоо боловсролын систем, хязгаарлал, багштай ханддаг хандлага, тэгээ сурагчдын одоо өөртөө одоо бие дааж суралцах байдал, тиймэрхүү зүйлсүүд нь ер нь ямархуу байдаг вэ? За юун түрүүнд одоо яг Монгол улсаас би яг Монголд ингээд сурчиж болно шүү дээ. Тийм байтал би яагаад ингээд Япон руу ингээд очиж тий хаа байсан ганцаархнаа ингээд очиж ингээд сурах болсон шалтгаанаа эхлээд бас тайлбарсан дээр ах гэж бодож байна. За юун түрүүнд бол би эхний ер нь бол 1-р ангиас 6-р ангийн хооронд бол аюу дэжгүй сурч ирсэн. Тэгээ нэг сургуультай аюу тогтмол. Тэгээ ер нь бол карантин ингээд тэр завсарсан шүү дээ. За дээр яг тэгэж явж байгаа нэг 7-8 ангиас ч юм уу яг 6-р ангиас хооронд яг 6-аас 9-р ангийн хооронд нэг тийм нэг хүүхдүүдийн нэг үеийн дээрлэхтийн үе байдаг та. Тэр гадна одоо физикал маягаараач тэр одоо сэтгэл санаагаараач тэр одоо яг ингэж яригдсан мөлий. Энэ яг бүр үний хэсгийг мэдгүй. Гэтэ ямар нэг сэтгэл зүйчээ сонсч ирсэн. Тэр нь болохоор одоо 6-7 анги одоо 8 ангийн насны хүүхдүүдийн одоо тэр үе нь болохоор нэг тийм өсвөр насныхаа хамгийн их гормон илэрдэг үе гинөө. Тэнгүүд тэр нь болохоор яг энэ 5 настай хүүхдийн сэтгэл зүйтэй адилхан болчдөг нэ. Тэнгүүд одоо хүнд ингээд юу гэж ингээд хэлж яах вэ? Тэр мэрийгээ ямар шүүлтэргүй цэгээ хусчдаг. Тэгээд ингээд амар хичиж барьдаг. Тийм болохоор ингээд ер нь бол нэг нэгэнд амар гомдохоор зүйлсүүд ингээд тэгээ албаар ч хилдэг, тэгээ албан бусаар ч хилчдэг. Тэгээд иймэрхүү юмнууд жоохон тохиолдоод тэгээд би бас өөрөө зүгээр байгаагүй л дээ. Тэгээд мэдээж нэг асуудал чинь нэг хүнээс бол 100% шалтгаалдаг гэдэг бол нэг цөөн тохиолдол байгаа шүү дээ. Мэдээж нэг 50 ч юм уу 30 ч юм уу тиймэрхүү асуудал тэгээ ангийн багш ч юм уу тэгээ сургалтын систем тэгээ юу нь бол орчингоо шалтгаалаа. Тэгэл анх би яг 8 дугаар ангидаа сурах солилцооны хөтөлбөр 21 оногоор Японд явчихсан байхгүй. Тэгээд тэнд очичоод ингээд байжсэн чинь ер нь бол тэр чинь аялал хажуугаар нь явагдаад байгаа шүү дээ. За 7 оны 1 2 3 өдөр нь за 4 5 өдөр нь ч юм уу энэ бол
адилхан байхгүй юу нь тогтмол ингээ хичээлдээ явчихна. Тэнгүүтээ ингээ монгол хүүхдүүдтэйгээ хамт группээр явж байгаа тийм үү? Яна уучлаарай. Эндээс минь уучлал гоц явж. Тэгээд охтын охтын доормонд амьдарч байгаа шүү дээ. Дотор байранд амьдарч байгаа. 21 хоног бол ганцаархнаа ингээ амьдраад үзчихэж байгаа. За 21 хоног бол тэр үедээ би ингээ амьдарч үзэхэд энэ бол за дэжгүй шүү. Дэжгүй байна. Тэгээ бодож байгаа. Ялангуяа Япон орн гэдэг чинь ямар гоё орн бэлээ. Тийм ээ орчны хувьд тэгээ соёл урлагийн хувьд үнэхээр гоё орн байгаад тэнгууд надад амар гоё таалагдаад тэгэл би яг 9 дугаар ангид оронгуудаа за би одоо 9 дугаар ангийнхаа шалгалтыг өгчөө дунд ангийнхаа дипломыг авчаад шууд ахлах ингээ Японд төгснө гэд тэгээ бэлдэж гисэн. Тэгээ 9 дугаар ангийнхаа яг 1 сард өвлийн амралтын үеэр нь 14 хоногор дахиад нөгөө сургууль руугаа явваа. Тэгээ дахиад Монгол хүүхдүүдтэй явж байгаа. Тэр үеэр болохоор эсэлтийн шалгалт малгалтаа зохицуулж игээд очсон. Гэтэ зохицуулаагүй л дээ. Зүгээр ингээд бас л дахиад аялал юу нь бол мөнгө төлөөл аялж байгаа шүү дээ. За тэгэл дотор байр маринд амьдч гол нь болохоор миний өмнө нь явсан чи зуны үйлрэл тавьсан байгаа шүү. Зуны үйлрэл чинь бас нохоо гаслан баг нохоо нүртэл гаслаж чадхааргүй хэмжээний хаалган байдаг. Тэнгүүд өвлөн очингууд бас өвлийн үйлрэл нь яг ямар хэдийн тийм үү. Тийм юм чи би одоо 3 4 жилээр ингэж явах гэж байгаа бол цаашаа их сургуулаа төгсөх гэж ингэж урт хугацаагаар явж байгаа юм чи улирлуултыг ингэж үзээд сонирхоод үзье гэж бодоод ингэж тийм зорилготой 14 хоног явсан. За тэгээ тэр бол айгүй хөөрхөн байсан. Ер нь бол Монгол хүүхдүүдтэйгээ хамт байсныг хэлэхүү тэр нь бол айгүй дэжгүй байсан. За тэгээд яг нөгөө 6 сар чинь сүүлийн 9 дугаар ангийн шалгалтуудаа өгөөд, усын шалгалтуудаа өгчөөд тэгээд диплом аваад 6 сарын дундуур явж байгаа байхгүй юу? Яг бүр төгснөө гэд очиж байгаа. Тэгээд ганцаараа эхлээд болохоор манай ээж болохоор надтай хамт ингээд 5 хоногийн турш ингээд тэр сургууль дээр мань очиод 2 хоног л яалаа. Энэ бол дотор байранд бол баярлаад энэ бол ямар хуу орчинтай гэдгийг нь бол танилцсан. Тэгээд манай ээж өөрөө Токио яваад өгсөн л. Тэгээд тэр чинь бас дахиад яг тэр тухайн үед болохоор яг би 2025 оны зуны үйлрэл ярьж байгаа юм байна. Тэгээд тэр чинь 6-аас 9 сарын хооронд л үргэлжилсэн тийм асуудал байгаа шүү дээ. Тэр үед болохоор яг тийм нэг 21 хоногийн турш бас ингээ Монгол хүүхдүүд маань ирээд 7 онцоод бишээ ирээд 21 хонцоод тэгээд 7 хоног ингээд байхгүй болчоод тэгээд дахиад нэг групп ирээд ингээд ер нь бол Монгол хүүхдүүдтэйгээ хамт байсан байхгүй. Тэнгүүд нэг үргэлжлээ. Монгол хүүхдүүдтэйгээ хамттай байсан. Тэгээд тэнгуут илүү ойрхон мэдрэмж төрсэн байх л та. Одоо өөр улсын хүнтэй удаан байж үзээгүй 7 хоногийн хугацаанд ингэж байгаад тэгээд 21 хоногт Монгол хүүхдүүдтэйгээ байсан. Тэнгуутаа одоо Монгол хүүхдүүд нь бүр яг эрс алга болоод тэр үед нь яг ямар мэдрэмж төрсөн. Тийм тэр чинь бас юу байгаа байхгүй. Тэгэл ингээл хүүхдүүд маань Монгол хүүхдүүд явсан би дотор байранда ганцаархнаа нөгөө нэг ганцхан гадаад сурагч нь олчиж байгаа байхгүй. Тэнгүүд миний Япон хэл өөрөө муу. Тэгээд англиар ярих нөгөөд маань англи хэл байхгүй. Тэгээд ингээ би Япон хэл байхгүй. Тэгээд өөртөө нэг Google Translate iPad ашиглаа тэгээд хоорондоо ярилцдаг байсан. Тэнгүүд одоо болохоор яг дэг журмынхаа тухайд ярилцсан бол Монгол улсын яг нөгөө сургалтын системийг нь бодвол Япон улсад илүү удаан дэлгэрэнгүй маягаар үздэг юм шиг надад санагдсан. Дээрээс нь одоо болохоор бид нар амар хүнд номнууд жирээл те гэл дэвтэр мэтрээр ингээл бичиж тэмдэглээ хийдэж штэ. Тэнд болохоор тийм пейпер өгчтэй юм байлээ. Тэгээд авцсан тэгэл гэтэл адилхан л ер нь бол амар хүнд байдаг. Тэгээд ер нь бол iPad ашигладаг. iPad дээр ер нь бол тэмдэглэгээнүүд ингээ хийждэг. Тэр нь бол надад амар гоё санагдсан. Тийм учраас одоо ч гэсэн би iPad-д чирээд Монголд ирсэн ч гэсэн ер нь бол тэр сургалтын системээс нь одоо суралцаач гэх юм уу тийм санааг аваад ер нь хэрэгжүүлээд явж байгаа. Тэр нь надад маш их таалагдсан. Дараагийн зүйл нь гэх юм бол англи хэл одоо үнэхээр лаг ярьдаг хүүхдүүд бас байдаг л ах л та. Гэтэ ер нь надад харагдаагүй гэдэг байхгүй. Тэгээ ер нь үнэхээр Япон хэлээ очихоос өмнө Япон хэлээ сайн сурчаад очсон нь хичээл намаа ойлгоход чинь туслана. Тэгээ дээрэс нь багш нарын харилцаа ч гэсэн сайжрах байх гэж би боддог. Тэгээ нөгөө талаараа гэх юм бол одоо хоёлаа дэг журмын талаар ярьж байгаа тийм үү? Боловсролын систем. Тийм боловсролын систем. За тэг юу нь л тийм дэлгэрэнгүй удаан маягаар үздэг. Одоо жишээ нь гэвэл манай ус чинь нөгөө амралт нь ихтэй. Тэнгүүтээ нөгөө хичээлүүд ингэ шахаад үзчихдэг шүү дээ. Мэдээж ингэ усын сургууль, хувийн сургууль, бүх сургуулиуд ингэ өөр сургалтын системнүүдтэй байдаг л ахалта. Гэтэ юу нь л хөгжлийн юу нь бол школ нь бол нэг тийм байдаг шүү дээ. Тэрийг бодоход бол одоо нэг хичээлийг үзлээ дахиж тийм журамтайгаар Монголд явдаг бол тэрийг үзлээ, дахиж задлж үзлээ, дахиад уучлаарай. Тэгээд ингээд аюу тийм задлж үздэг юм шиг санагдсан. Гэтэ тийм. За тэгэнгүүт одоо клубийн үйл ажиллагааны талаар ярих юм бол би тухайн үед болохоор бас волейболын клубт явж исэн. Одоо
Монголд болохоор заал авахтаа бид нар чинь тэг баг гадныхан гуталд ороод ингээл тоглолчтой шүү дээ тий. Хувцас солихгүй гадныхаа гуталтай тэг бараг л нүг шорт фотолко өмсгөө хүртэгтэйг орж ирэл гараа авчдаг тий. Юниформ идэр тэгэл бас тууж идэлтэй байсан. Нийт давталчиг гэл тэгэл ингээл тоглоо тим юм бол ерөөсөө байхгүй. За бэлтгэл орохоос 30 минутын өмнө зааланда орж ирлээ. Гутлаа соллоо. Ингээд амьстгаа ингээд явлаа. Тэг бүх ингээд цонх монхнуудыг нээлээ. Тэгээд заалынхаа сеттинг мэд бүх юмнуудыг өөртөө ингээд одоо хитнээ сетап тэгээ засан тэгээ бэлтгэлийн дараа болохоор тэгээ хоцорч орвол ингэ заавал багшаасаа ингэ уушлахгүй ч юм уу. Яг тиймэрхүү асуудал бол тиймэрхүү одоо дэг журм нь бол тийм Монгол улсын хувьд яг сургуулийн тухайд нэг их харагдаад байдгүй ч гэсэн тийм өөр тусдаа ингэ клубийн хувьд бол их анзаарэгдэн шүү дээ. Тэр чинь өөрөө спортын хувьд маш тийм том соёлын нэг нь яваад байгаа. Тэнгүүд одоо бэлтгэл дуусны дараа заавал ингээд тийм заалаа цэвэрлдэг ч юм уу заавал ингээд заалныхаа шалыг уваадаг. Тиймэрхүү соёл моёлоос нь харахад бол нэлээд дэг журамтай тэгээ маш хатуу гэж бодсон. Тийм нэгнийга хүндэлдэг юм чинь өөрсдийг нь хөгжүүлж байгаа зүйлсээ хөдлөх байх. Гэхдээ Мишелээс яг сая хэлсэн шүү дээ хүн болгон л асуудаг Японд яаж суралцах вэ гэж асуудаг бол энэ удаа болохоор би Японд суралцахдаа хамгийн одоо номер 1-т юуг анзаарах вэ? Тэгээд яагаад Монголда буцаж ирсэн бэ? Тэгээд буцаж ирсэн бэ? Тэгээд цаашдаа ер нь одоо Япон руу одоо нэг 2-1 гэдэг хөтөлбөрөөр ч юм уу ямар нэгэн тийм өөр хөтөлбөрөөр явах тиймэрхүү төлөвлөгөө байгаа юу гэж асуумаар. За ер нь бол сургуулаа судалж эхлэхээс өмнө заавал тийм газар зүйн байрлалын сайн харах ёстой. Яагаад вэ гэхээр мэдээж Япон улс ч өөрөө маш өндөр хөгжилтэй орн байгаа шүү дээ. Гэхдээ энэ чинь хотын ялгаа, хөдөө орон нутгийн ялгаа гэдэг ингээд хоорондоо өөр байгаа даа. Мэдээж хөдөө орон нутгийн хөгжил бол мэдээж одоо Улаанбаатарын зам уучлаарай. Ер нь бол Улаанбаатарыг бодоход бол ер нь бол аюул ер нь бол дээгүүр явагдаад байгаа шүү дээ. Гэхдээ тийм үзэж харах зүйл нь багтаа гэх юм уу? Мэдээж одоо яг аялал бүрээр ингээд байнга ингээд яваад авахгүй ингээд зарим зүйлсүүд нь за урагшаа гараад нэг замын урд бол нэг дэлгүүрэн за тийшээ явлаа тэгээ байнга тийшээ ороод явлаа үүд штэ тийм ээ. Тэгээд ингээд ер нь моол эдэр жоохон холтчихгоо тэгээд үзэж харах юм бол хөдөө орон нутгад бол бага байд юм элэ. Тэгээд манай сургууль болохоор яг нэг 3 хоногчлол 5 хоногоор ангаараа сургуулаараа тийм Токиор аялсан байхгүй юу. Тэгээд Токиод идэх сургууль нь болохоор амар гоё тийм одоо хаашаа одоо хичээлээ тарлаа бид нар чинь нөгөө Монголоор бол парк ордог гэдэг шиг Диснейленд ч орчиж болж юм те үзэж харах юм зөндөө ихтэй байдаг. Гэхдээ нэг гэмэн болохоор нөгөө санхүүгийн асуудал дээр их жоохон үнэтэй байдаг те. Тэгээ хөдөө орон нутг бол харьцангуй бага. Тэгээ тийм нөгөө нэг одоо гинт хэргийнхэн мэдээж бол бүх газарт бол гимт хэрэг гарч л байгаа л да. Гэтэ гимт хэргийн давтамж ингээд хөдөө орон нутгад ингээд хараад үзэх юм бол илүү ингээд одоо ганцаараа суралцчаа ялангуяа охин хүүхдэд бол энэ бол дайггүй сонголт гэж хэлж болно. Харин одоо Токио Мокио шиг ингээд айгүй тийм том хотод чинь нөгөө хүн ам ихтэй тийм юм чи мэдээж гимт хэрэгүүд бол зөндөө их гарна. Тэрнээс шалтгаалаад бас хүүхдүүд бол зөндөө санхүүгийн асуудлуудаас болоод энэ бол хөдөө орон нутг руу явдаг. Хэрвээ чи үнэхээр тийм нөгөө юм ингээд одоо аялаж үзэх сонирхолтой ч юм уу тийм хүүхэд бол ер нь том хот руу дээр ахаа гэж зөвлөж чинь тийм болохоор газар зүйн байшлаа маш сайн сонгоорой гэж зөвлөж байна. Тэгээд дараагийн нь болохоор юу ярих лээ? Дараагийнх нь болохоор яагаад Монголдо буцаад ирсэн бэ? За түрүүн би яг хэлсэн те би яг өмнө нь ингээд явж исэн удаанартаа бол одоо 3 удаа ингээд суралцгаар явчихж байгаа шүү дээ. Гэтэ би ер нь бол Монгол групптэй 4-5 групптэй хамт явсан. Тэгээд тэр бүх тусламжууд маань ер нь бол тэгээ Монгол группийн маань хүүхдүүдтэй хамт ингээд байгаад байгаа байхгүй. Тэгэнгүүт одоо мэдээж би host family-д ингээд 2 удаа амьдарч үзсэн. Мэдээж одоо Япон хүүхдүүдтэй нөгөө хэл ойлголцохгүй. Тэндээс болоод бас жоохон хэцүү дүү байсан. Тэр асуудлыг дэ харгалзаж үзээд мөн сургалтын систем нь ер нь бол тэг хэл сурах ч юм уу тиймэрхүү байдлаас нь харгалзаж үзээд за ер нь бол энэ ус орн надад энэ дээр биш юм шиг байна. Яг тэр миний одоо яг шийдэл гаргаж ирсэн үе 9 сарын дунд үеэр байхгүй. За хичээл ороод яг нэг 12 доо онж байгаа маань. За би ер нь Монгол буцт юм уу дөө гэд тэг хэлэх гингүүд одоо би эцэг эхчүүдтэй ингэж хэлж чадахгүй байхгүй. Гэр бүлийнхэнтэй мэдээж бол гэр бүлийнхэнтэй өдөр болго ярина. Гэхдээ ингэж чи юу гэж хэлж бодлоо бүлтэрч явлаа тийм үстэй нэр тэнд очиод өстэй эхлээд ахлах сургуулаа төгсчээ дараа нь ингээд их сургуультай ороо тэг хийчээд ингээд явна гэд.
өстэй баг 10 жилийн төлөвлөгөө ингээд нэвт ингээд гаргацсан байдаг. Тэнгүүд одоо тийм асуудлууд гинтгээ гараад ирэнгүүт ингээд би бүр яна одоо яаж хэлэндэ гэж бодсон. Тэгээ яг тэр үеэр яг манай ээж ингээд зүн бэлэг одоо ээж хүний зүн бэлэг гэж яддаг штэ. Миний охин ингээд янз бүрийн асуудал гараад байгаа юм уу. Ээж хүртэл ингээд хэлэхтэй ер нь бол надаас ингээд явахдаа ингээд чадна гэдэг байхгүй. Ингээд ямар нэгэн асуудал гарах юм бол ээж нь хүрээд ирэх шүү. Ээжтэй ингээд хэлээрээ хайртай шүү гэдэг ингээд явсан байхгүй. Тэгээ тэр мөрийг ингээд уншаад үзээ за ер нь ээжтэй ингээд бүх шалтгаанаа хэлээ даа гэх. Тэгээ би уулын сарын жилийн авч явсан юм. Тэг үлдсэн байхгүй. Тэг. Уучлаарай багш би өргөлжлүүлээс үлдлээ шүү. Гэтэ манай Япон ангийнхны үед тэр үед болохоор одоо Япон хүүхдүүдийн тухайд ингээд ярих юм бол жоохон нийлхүүд гэх юм уу Монгол хүүхдүүд ч бас жоохон нийлхүүд байдаг штэ. Тэгээ энэ бол жоохон зөжигрөх гээд байдаг хандлага байдаг ш. Надад ч гэсэн харагддаг учраас би хэлж байгаа. Тэнгүүд тийм болохоор мэдээж бол найзууд болж байгаа ч гэсэн бүр яг тийм нөгөө хэл ойлголцохгүйгаас гадна нөгөө өөр орчинд өсчихсэн хүүхдүүд байдаг. Тэнгүүд үзэл бодол тэгээ сонирхож байгаа юмнууд нь ингээд хоорондоо тааж нийлж мэлэхгүй болохоор жоохон найзлахад хэцүү жоохон байсан. Тийм. Нүг одоогийн манай үеийнхний хэлдэг нүг vibe дийлэхгүй. Захитай айгу хөөрхөө. Тийм нэг яг хүүхдээр юм шиг. Манай ангийн хүүхдүүд чи би чи 10 оны хүүхд байгаа шүү дээ. Тэгвэл манай ангийн хүүхдүүд чи өөрөөсөө 9 оны хүүхдүүд байсан байхгүй юу? Тэгтэл манай ангийн түнс хавар махвар гэл. Тэгэл би чин тэрийг анх нэвтрүүлж өгсөн ш нэрээ. Манайхаа нэг юм байд юм аа гэл. Тэрнээс хойш тэгэл бүгдээр нь кейчэн тийм болсон доо. Тий одоо би бас Японд очиж үзчихсэн. Тэгээд анзаархад бол Япон хүмүүсийн нөгөө нэг хүмүүжил нь яг нэг юм хүүхдэрээ том болох юм ч хүсэл сонирхол байхгүй. Яг л хүүхдэрээ явах сонирхолтой. Тэгээл ингээл харахаар ингээл нүг одоо би дидчин бол жишээ нь би тийш явлаа гэл шууд ээж авдаа ханддаг бол Япон хүмүүс чинь явж болох уу гэл нэг юм 2 хоногийн өмнөөс баг ингээл презентацийн тавиал тий. Очвол ингэх болно ингээд тэгдэг тал дээр бол анзаарчихсан. За дараагийнх нь асуулт нь болохоор одоо энэ чи Японд За би Японд сурч байгаа. За яасан. Японд сураад тэгээд Монголдо буцаад ирсэн. Тэгээд одоо Монголдо 12 дугаар ингээд төгснөө гэж шийдсэн байгаа юм чинь. Төгсөөд Японы их сургуульд суралцсан гэж бодож байгаа юу? Энэ бас их гоё асуулт та. Ер нь одоо яг миний яг сонирхож байгаа чиглэл одоогийн байдлаар үйлдвэрлэлийн чиглэлд хоол технологийн салбар эсвэл бүр эсвэл урлаг руу ингэж явчаал. Ер нь бол мэргэжлийн сонголтын гэдэг бол бид хэдийн үед бол аюу хэцүү болчиход байгаа шүү дээ. Аюу тийм нэг солигддог ёо. Тэгэнгүүт одоо хэрвээ би үйлдвэрлэлийн чиглэлээр ч юм уу тиймэрхүү юмнуудаар явангууд одоо технологи хаана үүсэж чинь тэр газар руу би явах хэрэгтэй шүү дээ тийм үү. Тийм ч одоо өмнө нь хийзээ одоо би ахлах ангидаа ингээд яваад үтсэн Япон ямар гэдгийг мэддэг юм чи одоо энэ хот руу Токио ч юм уу том хот руу ингээд сурч үзвэл бас боломжтой юм болов уу гэж бодож байгаа. Тийм. За тэгвэл хоёлаа одоо нэгэнтээ хоёр улсыг хооронд нь харьцуулсан юм чинь экологийн систем, байгаль орчин хамгаалал тиймэрхүү зүйлсүүд дээр нь харьцуулж үзье л та. Миний мэдх юм болохоор би Японд очиод сар гараа амьдэрсэн. Гэхдээ миний хамгийн сайн сурсан зүйл болохоор хог англи байхгүй юу? Одоо жишээ нь нэг юм усны сав байлаа гэхэд таглагийн нэг өөр газар, тэгэл гялгар утын нэг өөр газар, өнцрийн өөр газар гэл хогны уутны өнгөөр нь хүртэл ингээл ялгаал хайдаг штеп. Яг энтэй адилхан Японы нэг юм тусдаа экологийн систем нь Монголтой харьцуулахад ямар байсан бэ? Тэгээд одоо Японоос Монголд нэвтрүүлэх боломж гарвал яг юуг Монголд нэвтрүүлэхийг хүсэж байна вэ? За одоо болохоор ер нь бол тийм хог англи бол Монголд ерөөсөй байхгүй үед шүү дээ тийм ээ. Тэгвэл Японд очиж байгаа хүмүүс ингээд шууд мэдхгүй дээ сам аваа ингээд хайж мангууд Япон хүмүүсийн дэрийг тахингууд хийнгүүд хүү энэ ямар юу хөвтвэ гэх тэрийг шууд бодчихдог байхгүй. Тийм болохоор тэрийг нь бол анзаарах нь ингээ Монгол багш нар хүртэл амар сайн сануулж хэлдэг. Одоо Япон охтуудын доормын хувьд гэх юм бол би одоо энийг бол нэг олон хүмүүс би ярьж ирснийг бол ерөөсөө сонсож байгаагүй. Японд угаасаа чи анзаарсан байх те нөгөө одоо бид нар чи ариун цэврийн хэрэгслэл ч юм уу цаас ингээ ашиглаа шууд хогийн савнд хайдаг штэ. Тэрэнд болохоор Японд чи өөрөө нөгөө усан дуусдаг тийм зориулдаг юм уу. Тэнгүүд тийш ингээ хаяад ингээ усан дурсуулаад ингээ явуулцдаг. Тэнгүүд одоо охтын дотор байрны тухайд л ярьж байгаа штэ. Эртөө хүмүүс сонсч уулзлаа гэдэг. Тэнгүүд одоо хоёр төрлийн
хогийн сав байдаг юм уу? Нэгд нь болохоор айгүй тийм жижигхэн, нэг юм байдаг. Тэр нь болохоор яадаг вэ гэхээр жаас анзаарч ирсэн байх те. Ер нь бол ингэ сонирм байна ингэ хажууд нь ингэ байж идэг. Одоо мэдээж охин хүүхэд болоод ингэ бид нар чинь сар болгоон те сарын тэмдэг гэдэг зүйлийг одоо туулж байгаа. Тэнгүүд яг тэр сарын тэмдгийнхаа үеэр хэрэглэж байгаа ариун цэврийн хэрэгслээ одоо боогоо тэнгүүдээ сониндоо боочоод тэр жижиг тэр бокс руугаа хийдэг. Тийм. Илүү цэвэрхэн байдлаар тийм. Одоо Монголд жишээний муухай л байдаг л та ингээд нэм гут ингээд онгорхооч юмхүү байдлууд асуудал маш их гардаг. Тэгээд Японы хамгийн тийм сонирхолтой байсан 0 болгоно нь мэдээж бидээтэй. Хажууд талд нэмэгтэй хүмүүст зориулсан им мэдээж жижигхэн тийм хайрцагтай. Тэгээд ер нь бол ямар ч тийм эмэгтэй хүн амьдрахад бол ямар ч тийм асуудалгүй харагдсан. Тэгээд альва зүйлээс ер нь бол нэг юм монголчууд одоо жишээ нь тэгдэг штэ одоо октод хүртэл ингээл байгаа юмнуудаа нуугаал, кармалаал нууцлын байдлаа байдаг бол Японд бол тэрийг ингээд байгалийн үзэгдэл гэдэг шиг тэгэж хүлээн зөвшөөрсөн байсан надад илүү таалагдсан. Тэгээд одоо тэгвэл хогийг тэгж ангилж хайж байгаа юм чинь бусад зүйлүүд дээр яаж ханддаг вэ? Одоо жишээ нь Токио хотод бол тийм ч хогийн сав байдаггүй шүү дээ. Наад чи маш хэцүү асуудал. Одоо би яг наад чи ингэж host family-д байхдаа ингэ мэдэрсэн байхгүй. Би ч нөгөө тэмээшиг хуус уудаг хүн. Тэнгүүд нөгөө ус мос ч юм уу нөгөө ноон цаавангууд саваа ингэ хаях гингүүд ингэ байхгүй. Тэр тэгээ чандаамаар ингэ ингээл хийгээд ангууд ингэ мэдхэд үрчдэг зөө. Тэгэл ингээл бүгдээр ингэ цэвэрлэл ингэ хайж байгаа юм л да. Тэр нь бол ер нь бол цаг тухайд ер нь гаргаж байгаа ингээ хог хаягдлаа бүгдээр нь яг тэр цаг тухайд нь ингээ хаяхгүй бол хөглөрөх мөндөр эрсдэлтэй. Тэнгүүд одоо тэр чинь нөгөө халуун орон болохоор тэг янз бүрийн амтан үржих шалтгааны эхлэл болдсон шүү дээ. Тий, уухамгүй бол тэгээд бас өхөн гэдэг. За тэгвэл ерөнхийдөө бол ингээд бит хоёрын маань асуултууд дуусч байна. Тэгээд хувийн зүгээс одоо юу гэдэг би 16 таа шүү гэдэг шиг тиймэрхүү хийх зүйлсүүд их байвал хийж болно. За одоо яг өмнөх юун дээр би асуултан дээр жоохон дутуу хариулсан юм шиг надад санагдлаа. Тэгэнгүүт одоо яг би Японоос Монголд ирээд ойлгосон зүйлсүүдийн маань нэг зүйл юу вэ гэхээр одоо би нэг TikTok-оос харж ирсэн байхгүй юу? Crisis Screener гэдэг нөгөө одоо жишээлж авах юм бол одоо нэг хөдөө байла. Сайхан тийм зүлэг ногоо моготой. Тэгээ нэг газар аюугаа зүлэгтэй харагдал ингээл очиж суусан чи юу ч байдаггүй. Тэгээд ингээд ийшээ тийш шаарлаа. Яг тэр нэг булан бүр аюугаа тийм зүлэг мөлөгтэй газар. Тэгэл очиод өөрөө харсан чи бүр юу ч байхгүй. Тэгээ нөгөө нэг хідэн нэг зүлэг маань илүү дээр ээжтэйгээ буцаад өчтдөг. Яг тэр кейс надад тоглосон байхгүй. Тэгээ би одоо яг Японоос Монголд ирснээс хойш энэ бол гэр бүлийн хаа үнцнийг мэдэрч байгаа. Тэгээ өөртөө бол тэг хүмүүстэй яаж харьцах уу, өөрийгөө яг ямар хуу зүйлсүүдэд ингээд дээр вэ, ямар орчинд байсан нь илүү дээр вэ гэдгийг мэдж байгаа. Тэнгүүтээ ямар хуу хоолунд идэх нь зүйтэй вэ, бүх талаараа би ингээд туршлага авчиж байгаа байхгүй. Тэгээ мэдээж бол тэр тухайн үед бол жоохон асуудлууд бол мэдээж бол гарч исэн. Тэглээгээд ер нь бол одоо яг энэ боломжийг олгож өгсөн гэр бүл болон өөрөө одоо агентлагтаа болон Япон багш нартай маш их талархдаг. Тэгээд энэ туршлагыг юу нь бол хүлээж авсандаа би амар их талархдаг. Тэгээд одоо яг энүүгээрээ юу хэлэх гээд байна гэхээр ер нь ямарваа нэгэн асуудал байхгүй бол ер нь бол гадагшаа яваад бол хэрэг байхгүй. Тэгээ ер нь бол эх оронч байсан илүү гоё санагддаг. Одоо жишээ нь гэвэл одоо Монгол улс чинь өөрөө ямар гоё ус илээ тийм ээ. Түүх соёл уламжлалаараа маш гоё ус орнууд байгаа. Тэнд чинь зөндөө олон ингэ бас тий Австралиас ирсэн хүүхдч вэ нэг зал одоо юу юм дээ. Энэтхгээс ирсэн хүүхдүүч байна. Тэгээ үе соёлын талаар ярьж байгаад хамгийн гоё үе соёл нь яригдж байгаа улс орнуудын нэг нь юу болж ийнө гэхээр Монгол улс орж ирж байгаа байхгүй. Тэгвэл одоо тэр бүх байдал маань ингээд харагдангууд намаа бол их оронж болгосон юм шиг надад санагдав. Тэр нь ер нь бол аль болох бол би орондол байхыг хүсдэг болсон. Тэгээ ер нь бол хэрвээ одоо үнэхээр шаардлага үнэхээр боловсрол авахыг хүсээд энэ одоо Япон улс руу суралцахаар явж байгаа бол ер нь төсөөлөлтөө маш гоё юмнууд найдаад бол хэрэг байхгүй. Ер нь бол яг одоо цагтаа амьдарч ажиллаж чи хөгжин гэж хэллий да. За тэгвэл энэ хүрээд подкаст маань дуусж байна. Урлагийг маань хүлээж авсанд маш их баярлалаа. За тэгээд энэ хүрээд подкаст маань дууслаа. Анхаарал хандуулсан явдалд баярлалаа. Баярлалаа.